За давталттай гүйлгэмэл. 9 давхар байрны 1-р давхраас 4 хүн лифтэнд суув. За лифт гэдэг маань нөгөө орон сууцанд одоо хүнийг өргөдөг төхөөрөмж гэсэн үг шүү дээ, цахилгаан тийм ээ. Хэрв хүн болгон 2-р давхраас эхлэн альж давхарт буух боломжтой бол хэдийн янзаар бууж болох вэ гэсэн. За ийм бодлого байна. За тэгвэл 4 хүн байгаа. Тийм ээ, нэг хайнд 1-р хүн, 2-р хүн, 3-р хүн, 4-р хүн. За буух давхар нь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн давхруудад буу. Эндээс 1-р давхарт буухгүй, 1-ээс суусан шүү дээ. За тэгвэл давхруудын тоон бол 2 одоо энийг хоош нь ингээд эндээс 9 хүрсэн ийм 8 элементтэй. Энэ элементийн тоо бол 8 ширхэг байна. Хүмүүсийн тоон бол 4 ширхэг байна, тийм ээ. За тэгвэл энд юу гэх юм гэхээр 8 элементтэй олонлогоос сонгосон 4 хэмжээтэй буцаалтгүй төвөр. За тэрийг энд нь биччихье. За тэгэхээр энэ юу гэсэн гэхээр 8 элементтэй олонлогоос дөрвөн хэмжээтэй буцаалтгүй төвөр үүснэ. За яагаад буцаалтгүй вэ? Тэгэхээр давхрууд бол шат дээшээ явах тус наадах чинь үгүй эрэмблэгдсэн байгаа шүү дээ. За тэгээд дараа нь давхрын дугаар нь буусан хүнээс хамаарч эрэмблэгдэнэ. Дараа нөгөө давхар буюу одоо давхрын дугаар нь хэдгээр давхарт буусан. Дугаар нь буусан хүнээсээ хамаарч эрэмблэгдэх болно. За эрэмблэгдэнэ. Ийм учраас энэ маань нөгөө ямар гүйлгэмэл болох вэ гэхээр энэ бол давталттай гүйлгэмэл болж таарна. За давталттай гүйлгэмэлийг хэрхэн бичдэг вүлээ тэгэхээр гүйлгэмлийг А үсгээр тэмдэглэнэ. За 8 элементээс 4 хүн буух гэдэг. Тэгэхээр энэ 4 хүмүүс чинь бүгдээрээ нэг давхарт буухгүй нөгөө юу яаж болно шүү дээ. 2 хүн нэг давхарт буучиж болно шүү дээ. За тэгвэл энэ бол 8-ын 4 зэрэг. Тэнцүү 8-ын 4 зэрэг чинь бодъё. 8-ыг үржих нь 2, 3, 4. $4,096 боломж байх нэ. За ягаад 8-ын 4 зэрэг болцсон мөлий? 8-аас давталттай гэсэн үг